За хэдүүлээ 7 дугаарт нь гидрийн шингэн гэж. За бохирдлын юмнууд нь ямар байна тийм ээ? Солих болж юу яаж? За өнгө нь ямар байна? Хэмжээ нь ямар байна гэдгийг үзье. За гидрийн шингэн энэ машины хөдөлгөөний юм чинь байна. За гидрийн шингэнийг бас таган дээрээс нь ялгаж болно. Power string fluid гэвчсэн байдаг. Бүх машины гидрийн шингэний таган дээр ийм тэмдэглэгээ. Энэ ийм тэмдэглэгээтэй л байх юм бол энэ гидрийн шингэн байна гэж ойлгож байна. Өрөөлийн гидрийн шингэн тийм ээ. За энэ машины хувьд болохоор хэмжээг нь бол ингээд энэ ч нэ бас өөр юм шүүптэй байдаг. Шүүпэн дээр ингээ үзчихнэ. За энэний хувьд бол төвшөндөө байна тийм ээ. За энэ төвшөндөө байна. За энэ бол халуун үед мотор хөдөлгүүр халсан үед заах хэмжээс байна. За энэ хөдөлгүүр хүүтэн үед заах хэмжээс байна. За энэний хувьд болохоор ерөөсөө улаан өнгөтэй байна тийм ээ. Бохирцсон юм байхгүй хэмжээнтэй байна. Энэ бол окей гэж үзсэн. Сайн солих шаардлагагүй гэж үзэж байна. За тэгээд энэ юуны хувьд болохоор за тэгээд энэ гидрийн шингэний хувьд болохоор ерөөсөө одоо хэмжээндээ байна тийм ээ. Окей байна. За одоо энэ шингэний хувьд болохоор дотор улаан өнгийн шингэн байна тийм ээ. За улаан өнгийн. Аны бол үндсэн шар улаан гэсэн хоёр янзын өнгөтэй байдаг. Энэ бол улаан өнгийн шингэлтэй. За 8 дугаарт нь болохоор ирмэнүүд байна. Одоо жанамны ирмэн байна тийм ээ. Гидрийн ирмэн байна. Кондишны ирмэн. Энэ ирмэн ил байгаа ирмэнүүдээр шалгаж байгаа. Хамгийн анхаа шүү дээ. За ирмэний хувьд бол энэ машины хувьд бол энэчнээ байрлсан байгаа. Энэ машины хувьд болохоор ерөөсөө үндсэн нэг том ирмэн явж иж үүдэг. Одоо жанам, гидр тэр нь болохоор үндсэн нэг том ирмэнээр явж байна тийм ээ. Одоо ирмэний хувьд болохоор одоо энэ цаатлаар ингэж байрлсан. Одоо энэ харагдаж байна л. За энийг бол дээрээс нь шалгахтай юу гэхээр одоо энэ тухайн ирмэний язрал байна уу тийм ээ? Ямар нэгэн байдлаар хагарч язарсан юм байна уу? Одоо эндээс ингээ харагдчихна. Хатуураад хагарч язарсан байх юм бол энийг солих хэрэгтэй. Зөвхөн энгийн юм байх юм бол энийг бол окей гэж үзэх хэрэгтэй. Зөөлгөн байх хэрэгтэй юм. Энэ бол өөрөө аяандаа ингээд ирмэн чинь өөрөө хатуураад тэр пластик шин чанар руу ороод ирэхээр өөрөө хагараад язраад ирдэг байхгүй. Ерөнхийдөө бол тэр тасрахад бэлэн болчиход байна л гэдэг юм байна. Өөжлөг шиг хэрхэн туграад байдаг тэр юм биш үү? За одоо өвөл хэрхэн туграад байдаг чинь ерөөсөө ирмэн скул хит их сул байгаад нэгдэг гэдэг юм тийм ээ. Хоёрдугаар хит их хатуурсан тийм хатцсан тэр юм гэж төгөлтэй. За энэний хувьд болохоор нэг үндсэн нэг том ирмэнээр ингэж дамжиж явдаг учраас энэ ирмэний хувьд бол окей сайн байна гэж үзэх хэрэгтэй. За тэгээд ирмэнийг бол шууд солихол асуудал гэдэг юм. Тийм шууд солино. Тэрнээс бол одоо янзлан засна гэсэн юм бол байхгүй. Энэ хагарсан ямар нэгэн шолох шаардлага гарсан байх юм шууд солино. За яг юм энгийн хэвийн юм байх юм бол зүгээр окей цаашаа үргэлжлүүлээ явж болно. Цаашлаад бас тухны ирмэн энэ төргээд цаашаа байгаа л да. Энэ бол бас нарийн ажиллагаатай өөр задлж энэ төр үздэг учраас энийг бол гаднаас нь үзэх боломж байдаггүй. Юм нь бол анхан шатны юм би одоо өгч байгаа. За тэгээд бусад машинуудад ирмэн 3 янз байдаг юм. За тийм. Зарим нь болохоор 2 ирмэнтэй тий. 2 нь 1 ирмэнээр явж явах хэрэгтэй. Жишээтэй. Зарим нь болохоор энэ машины бодлого гуруулаа 1 ирмэнээр явж байна тий. Зарим машин бол гуруулаа тусдаа ирмэнтэй байна. Янз янз байдаг. Машиныхаа онцлогоос шалтгаалаад тийм байдаг. За 9-дүгээрт нь болохоор шил арчин шингэн. За энэ хэмжээндээ нөх хүлдэг градус бас ямар байна тийм ээ. Энийг бас хэлээ үзнэ. Манайх ингэж тэгэл та шил арчин шингэн гэхээр усыг явчих тийм ээ. Зориултын шингэн гэхээсээ илүүтэйгээр усыг явчих энэ гэж ярьдаг. Энэ бол маш буруу юм байгаамаа. Энийг бол манайхан баг орхитуулаа хайчаад байдаг. Ингэснээр энэ ус мус одоо яг зориултын шингэнээс нь өөр төрлийн шингэн хийж авснаар бол шил арчигч гэж байдаг л да. Ирзээ. Энэ шил арчигч ирзээ маань өөрөө аюу амархан хатдаг байхгүй. Хатаад одоо энэ салхины шилээ гүйцэд одоо цэвэр арчиж өгөхгүй. Тэгснээсээ болоод ямар нэгэн эрсдэл дагуулах аюултай тийм ээ. Тийм учраас энэ зориултын шингэн игээд зориултын шингэн маань өөрөө энэ дотроо энэ ирзээнийг дэвтээж одоо тижээл өгч байх зориултын тийм элементтэй. Тийм зориултын шингэн байдаг байхгүй. Цонхоо арчхаас гадна бас давхар энэндээ тижээл өгч байдаг. Усын ичгээс энийг хатаагаад энэ чинь нөгөө амархан арчхаа болоод вороо шороотой үед ч одоо арчихгүй загалтуулаа тий. Тэгээ үзэгдэх орчин муу үзэгдэх байхгүй. Энээсээ болоод амар нэгэн асуудал орох магадaltaй байна. Тийм учраас энд бол зайлшгүй зориултын шингэн хэлж байгаа. За энэ шингийн их савн дээр бол ингээд бичсэн байдаг. Washing fluid гэдэг. Дагарыг энэ зургатайгаа байждаг тийм ээ. Ийм байдаг. За одоо хэдүүлээ энийг онгойлгож үзье. За энэний хувьд болохоор ерөөсөө шингэн бол дууссан байна. Энд бол ерөөсөө гидрийн шингэн, шил арчигчийн шингэн хийх хэрэгтэй.
шилэр шин шингэн бүр дууссан байгаа гэж. За одоо энийг хөлдөх градусыг бас энэс одоо юугаар үздэг. Энийг үзье гэсэн боловч одоо энэ бүр дууссан байна. За тэгээ яг хийж байгаа шингэнээ бас түрүүний градус шалгадаг тийм ээ. Тэгээ шалгадаг багажаар нь шалгачих хэрэгтэй. Тэгээ хийж хэрэгтэй. Өвөл ер нь шил арчиг ашиглаж шингэнийг ашиглаж болд юм. Тий, манай хан бас тэгж яддаг л да. Өвөл хийхээр хөлдөчөөд байна гэж тийм. Тэр маань юу гэхээр баг градустай, магадгүй хас гарам градустай ч юм эсвэл өөр градусгүй. Эсвэл зарим бүр ус хийчээд тэгээ нөгөөх нь өвөл хөлдөждөг байхгүй. Тэгээд энэ шил арчиг шингээ хөлдөжтэй юм билээ. Энэ маань бол зориултын газруудад бол өөрөө тодорхой хэмжээний тийм ээ хасах 30 40 градус 50 градустай зориултын шингэнээс зарж идэв. Тэрийг аваад хийсэн байхад бол ямар нэгэн байдлаар өвөл хөлдөх аюул гэсэн байхгүй. Өвөл хэрглэж болно л гэсэн үг болно гэсэн. За 10 дугаарт нь болохоор н шингэн алдж байгаа юм байна уу? Хөдөлгүүрээс тийм ээ хөргөлтийн системээс гидрээс магадгүй машины хөдөлгүүрийн дух бусад хэсгээс нь шингэн буюу одоо энэ тос маасл илүү зөв шингэн юм гойж гин үү гойжгүй нэг үдийг шалгах хэрэгтэй. Энийг шалгахын тулд хамгийн нэгдүгээр капотоос хүч зөөл хамгийн нэгдүгээр эндээс нэгтэй өгөөж хэрэгтэй л да тийм. Одоо жишээлбэл энэ дээрээс нь одоо эндээс нь хамгийн нэгдүгээр эндээс нь гидрээс нь тийм ээ. Энэ гидрийг болохоор ямар нэгэн байдлаар шингэн алдсан гойдсон юм бол байхгүй байна. Тэр гойж бол хаагаар за гойдсон байх юм бол энэ гидрийн үед болохоор одоо энэ доор нь байрлах нь ноцоосоор тийм ээ. Ноцоосоо дагаад ингээд шингэн урссан байдаг л да. Урсаад дин дээр нь одоо энэ шороо янз бүрийн тоос наалдаад бүр айгу хаалсан харагддаг. За бас энэ төрөв даралтын төрөв гэж явдаг. Энэ төрөвнүүдээр бас гойцсон байдаг. Одоо энэ төрөвн тэрээр бас гойцсон байдаг л да. Энэ харж хэрэгтэй хамгийн ойлгомжтой юм ерөөсөө эднээс юм ингээд харахад гойж үг байх юм бол окей тийм ээ. Гойцсон байх юм бол аяанда анчх ингээд тос урсаад ингээд нэлээд заваарцсан бохирцсан харагддаг л да. За тэгээд хөдөлгүүрийн тос энэ тэнгээр одоо хамгийн дээрээс нь капотос гэдэг духыг бол ерөнхийдөө энэ талаас нь одоо энэ дух гэдэг нь алиг духыг нөө хөдөлгүүрийг одоо эргүүлж байгаа үндс нэг том ирмэн байдаг тийм үү. Тэр ирмэнтэй талын дух гэж яриад байгаа л да. Энэ хөдөлгүүрийг ганц эргүүлдэг. Одоо энэ болохоор энэний цаана энэ бол өөр одоо ирмэн духандаа бол ирмэн гэж байхгүй гинжтэй хөдөлгүүртэй. За тэгээд яг энэ бол гинж нь бол энэ талтай байрлсан. Тэгэхээр одоо энэ дээд л бол энэ кришний таг гэж ярьдаг тийм. Кришний тагны жирг одоо энэ зозоор хэсэг байна тийм ээ. Энэ залхах хэсэг. Энгүүр гойж үгүй нэгдүгээр шалгана. За энгүүр бол ямар нэгэн байдлаар гойцсон юм байхгүй. За одоо энгүүр энэ тагийн тэрээр бас алж үгүй гэдэг шалгана л да. Ингээд үтчих хэрэгтэй. Тагаар алж исэн бол аяндаа энийг ингээд дагаад уурцсан байдаг. За энэ бол тагаар бол алдсан юм бол байхгүй байна. За энэ бол яг энэ тогтсон шороо бол энэ бол бас гадаас орж ирсэн шороонууд харагдаж байна тийм ээ. Энэ бол ямар нэгэн байдлаар тос гойцсон юм бол хөдөлгүүрээс бол гойцсон юм бол байхгүй гэж байна. Хөдөлгүүр бол окей юм тийм ээ. За тэгээд хөргөлтийн систем буюу одоо энэ түрүүний яриадаг одоо тосоол антифриз кулэнт гэж яриад байгаа тийм. Тэргээр алдсан юм байна уу гэдэг нь одоо шууд дээрээс нь ингээд шаардлагач хэрэгтэй. За тэгээд энэ радиаторын сетгийг хачих хэрэгтэй. Одоо энэ аяндаа гойж идсэн юм радиаторын сетиг байна ингээд дагаад норцсон байдаг тийм ээ. Норцсон харагддаг байхгүй. Тийм учраас энийг хараад за энэ тагаар гойж ч илүүдлийн сав цоорж гимцсэн юм байна уу энийг шалгах хэрэгтэй. За тэгээд бас энэ одоо энэ төрөв юмнуудыг ингээд сайн үсчих хэрэгтэй л дээ. За энэ бол ямар нэгэн байдлаар шингэн мул алдаагүй байна. За тэгээд хөдөлгүүр нь очлаа, гидр нь очлаа тий. Одоо тухаар гойж үгүй гэж шалгачлаа. За ер нь бол гойших магадaltaй анхшилтын юмнуудыг шалгачлаа. Тийм учраас энэ машин бол ямар нэгэн байдлаар гойцсон шингэн алдсан юм бол байхгүй наа. Тийм учраас энэ бол окей болж байна гэж үзэж байна.